За сайн байцгаана уу нийт тамирчид баярын мэнд хүргэе. Ингээд хойд бүсийн Төв аймгийн хойд бүсийн 10 сумын оролцдог ийм волейболын боломжтой тэмцээн байгаамаа. Энийг анх манайх 3 жилийн өмнө хийжсэн. Тэгээд энэ түүчээ маань энэ жил Баянга сум маань үргэлжлүүлэн хийж байна. Тэгээд зохион байгуулалттай хийж байгаа Баянга сумынхандаа баярлалаа. Нийт тамирчтай амжилт хүсье. Урд урдгийн тэмцээнүүд яг л ингэж сайхан зохион байгуулалттай хамгийн эхлээд одоо манай энэ Томгийн CS сонгож байдгийн тэрний одоо төгсөгчд маань анх санаачил зохион байгуулаад тэгэл дараа жил манай энэ Борнуурын сан гэж зохион байгуулаад тэгэл ерөөсөө энэ жил одоо энэ Баянга буюу одоо энэ Атрын сан гэж зохион байгуулан ингээ 3 жилдээ явж байгаа маа. Ингээ цаашдаа жил уламжлалт болоо явагдах юм. Ер нь бүгд сайхан өрсөлдөөнтэй сайхан явагддаг их сайхан тэмцээн болдог. Дандаа нэг үеийн одоо нэг төгсөлтийн яг чадсан Украин жилд тоглодог болохоор их тийм сонирхолтой байдаг. Төв аймгийн хойд бүсийн 10 сумын тэмцээн уламжлалт ёсороо 3 дахь тэмцээн зохион байгуулагдаад амжилттай сайхан болж байна. Баярын үлэмстэй зогсон тавыг нийтгэлийг алдаагүй тамирчны ялалт хямдхан алдаагүй тавыг нийтгэлийг алдаагүй тамирчны ялалт хямдхан алдаагүй энгэртээ нарман дулсан Зоргийн эзэдмэн Одон авийн хүмүүдийн Одон болж гълзараа Тавыг нийтгэлийг алдаагүй Тамирчны ялалт хямдхан алдаагүй Тавыг нийтгэлийг алдаагүй Тамирчны ялалт хямдхан алдаагүй Ярвалтрын шуханы чамайг дөрүүлсэн ардынхаа нандин сэтгэл мөнхрөөрэ тавыг нийтгэлийг алдаагүй тамирчны ялалт хямдхан алдаагүй 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 Мянгасын 1989 ба 1991 оны төгсөгчдийн дунд волейболын аврал шалгаруулах ийм нөхөрсөг 3 гэсэн тэмцээнийг манай 2 АБ ангийн хамт олон зохион байгуулж байгаа юм байна. Үүнд маш их баяртай байна. Тэгээд энэ 1900
85 онд би Атрын сангийн аж ахуйд очиж 5 жил ажилласан. Тэгээ энэ хугацаанд 8-ын ингээд дааж аваад 8-ын хичээл болдог байсан. Тэгээд Харин тий. Тэнгэрт байгаа өнөө бас талархал илэрхийлээ. Тэгээд манай энэ хоёр ангийн хүүхдүүд яг тухайн үедээ цагтахгүй гэж хэлэгдэж байсан боловч хичээл сурч хүмүүжил янз бүрийн юмдаа бол маш сайн идэвхтэй оролцдог сайн хүүхдүүд байсан. Үргэж баярлуулж яадаг ийм хүүхдүүд байгаа. Тэгээд ангийнхаа энэ хоёр ангийнхаа хамт олныг ийм сайхан тэмцээн зохион байгуулж байгаад маш их баяртай байна. Тэгээ энэ хоёр ангийнхаа хүүхдүүдийн цаашдынх нь одоо ажил хөдөлмөрт нь амьдралд нь энэ хорвоогийн хамгийн сайхан бүхний хүсэн өрөөе. Тэгээ тэмцээнд амжилттай оролцохыг хүсэн өрөөдөө.